Sense of Mix podcast For Senses намайг Ability Bar-наас хүрч байна. Өнөөдрийн манай зочноор Premium Steer компани үйл ажиллагаа хариуцсан захирал Дэлгүүн Bits & Co Candy Bar-ны co-founder Тэмүүлэнээр оролцож байна. Ярилцлага уншсан л да би яг таарын талаар нэлийн судалгаа хийгээд тэгээд сүүлд нэлийн дээр үед их чинь хоббигийн ярилцлагыг уншаад яг яаж бартендер болж исэн бэ гэдэг түүхийг сонссон. Тэр айгүй хөвгчлөлтэй байсан. Манай хоёрын түүх болохоор айгүй өөр. Тэгж гадаадад анх ихэлсэн. Манай Доках Монголд ихэлсэн. За тэгэнгүүт ялгаа нь юу гэдэм бэ? Анх яг яаж явж байгаад энэ салбар руу галтраад унчваа гэдгийг асууя. За Доко ярив. Окей тий. За юуны түрүүнд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе тий. Маш гоё асуулт байна. Мэдээж яг хүн бол өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ бас бахарах хэвээр. Одоо мэрэгжил гэдэг зүйлийг одоо мэрэгчлэлтэндээ одоо чадрын өндөр түвшинд одоо хийж гүйцэтгэж суралцж явж байгаа туйлын баяртай байдаг. За миний хувьд гэх юм бол одоо яг энэ индастри салбар руу бөгөөд одоо бартендер чиглэлээр бас 10 хэдэн жил ажиллаад суралцаад явж байгаа. За анхад одоо Акограс гэдэг нэг Япон хоолны ийм жижигхэн ресторанд ерөөхдөө зөөгчөөр ороод тэгээд манай бар менежер болонгууд Япон хүн байсан. Тэгээд тэр хүнээс ерөнхийдөө суралцаад яг анхныхаараа эхлээд одоо хүртэл суралцаад явж байна. Доког харахаар ус ялцж нэг юм Япон стилийн штэ. Бүх юм айгу нэг юм гоё юм. Формашн тэгээд нэг юм так гэсэн яг ийм баярлаа. нөгөө нэг юм төгс хөлбөрлөө болох гэж хамгийн ойртуулж чаддаг бончуудаас суралцсан мэддэггээ нэ. Миний хувьд болохоор би яг бас энийг бас зөндөл ярьж исэн. Өөр мэрэгчлээ гадаадд сурж агаад тэгээд нэг найзынхаа баарны коктейл худлааны хийж үзэж агаад ер нь яг ингээ баарнд ажиллавал амар сонирхолтой санагдаад тэгэл анх ажлын ярилцлага өгвөл гадуур нөгөө ажилд орох гэж явж агаад чадна гэж худлаа хэлж ороод тэгээд яг нэг бартдаг юмдаа нөгөө юм айгу хурдан сурдаг байсан болохоор хажууд хүнийхээ хийж байгаа юмыг хараалч юм уу те очиж асуугаал энийг яадын тэрийг яадын гэж яагаад яг ихнийхээ одоо ажлынхаа туршилтын өдрийг айгу сайн даваад тэгэл ер нь ажилд орчиж исэн. Тэгээд яг баарнд их татгцсан юм хэм бол би уусаа нэг урлагаар сурж исэн болохоор тэр талаас нь амар их харсан. Өдрөө алга яг нэг юм шинэ жүжиг шинэ кинонд оролцож байгаа юм шиг те ингээд дандаа ингээд яг нэг газараа байгаад те яг нэг л ингээд лууц зүйлсүүдээ хийгээд байгаа ч гэсэн өөр хүмүүстэй танилцсан өөр одоо зүйлс тохиолдно, мөчүүд тохиолдно ч юм уу те тэр болгоно надад амар сонирхолтой. Яг тэр талаас нь илүү их харж дурлж орж исэн одоо тэгээд 8 9 дэх жилдээ энэ салбартай байна. Яг асуултанд нь хариулах юм бол нэг амар тэгж ялгаа гарсан гэж би бодоагүй. Хөгжлийн хувьд арай өөр төвшөнд байсан болохоор одоо жишээ нь би гадаад тахад надад бүх юм ингээд гарын доор ойрхон байдаг байсан ч юм уу те. Тэгээд яг Монголд ирэхэд амар бахархмаар зүйл нь юмхнаар юм хийж байгааг нь хараад энэ бол шал өөр төвшний скил байна те л гэж бодож исэн. Тэгээд яг Монголд байгаа одоо бартендер найзуудтайгаа хэрхэн ажиллаж байгааг хараад ийм зэрэгтэй те салбараа хөгжүүлсэнд нь бол айгүй их бахархаж исэн. Тэгээд мэдээж энийг өшөө цааш нь хөгжүүлэхийн тулд төв нэмрээ оруулах гээд бидэд ерөөхдөө хамтарч айгүй их ажиллаад тэгээд яг одоо бит хоёрын одоо хамт энд сууж байгаа шалтгаан бол мэдээж одоо Barmany гэдэг дөрвөлийн маань те хоёр гишүүн байгаа. Тэгээд ковидын их хэцүү үед үйлчлэгийн салбар уналтанд орох үед одоо босгосон маш том хүчин зүйл гэж боддог. Тэгээд одоо цаашдаа ч гэсэн үргэлжлүүл том хүчин зүйл байх гэж хичээн дээ. Яг зөв. Нөгөө нэг тухайн үед чинь одоо ковидээр дэлхийн нийт ингээл мэдээл сайт одоо сошиалар бүх ил мэдээллүүдийг харж явах зөндөө болон одоо өндөр хөгжилтэй орнуудад яг манай индастри салбар бөгөөд энэ коктейл баарууд аюу ихээр хаагдчихсэн үйл дээ. Тэр үедээ нөгөө бид нар чинь санаа нэгтэй үзэл нэгтэй тэнгуүтэйг бүлгэн үүсгээд түүгээрээ одоо нэг талаараа бас нөгөө мэдхгүй байгаа хүмүүстэй сонирхуулгаад Barmany гэдэг одоо зүйл community яг тэр бүлгэн маань одоо индастри салбар жоохон унж байгаа одоо яг дампуурхын ирмэг дээр очих гээд байгаа тийм нөгөө бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бидний зүгээс өөртөө нөгөө чаддаг юмараа дэмжиж туслаад тэр газрыг бас одоо аварж үлдээхийн тулд одоо өөрсдийн зүгээс чадах хатгаараа бас хамтарч ажилласан дээр аюу их таатай байдаг. Эргүүлээд яг энэ Монгол улстай бас шингэн үндэсний салбар бөгөөд яг энэ коктейл салбарыг бас төвчилж хөгжүүлж байгаа явж байгаад бас туйлын баяртай.
Тэ. Маш олон хүнд ер нь таниулж коктейлэнд дурлуулж чадсан гэж боддог. Угс ер нь өөрсдөө тухайд хэлдэг байсан л да. Огт ингээ коктейл уудгүй байжгаад те. Яг одоо манай pop-up event-үүд хийдэг байсан бид нар тэр үед. Тэгээд яг тэрэн дээр ирээл бид дөрөв ингээл өөр коктейлнуудыг амсаал энэнийх юм тэрнийх юм гэдэг ялгааг нь ойлгохдаг болоод ч юм уу те. Ингээл коктейлийг хэрхэн яаж уух юуг нь ойлгох хэрэгтэй вэ гэдгийг айгуу сайн суралцж чадсан гэж боддог их хүмүүс. Тэгээд нэрнийхэн талаас ч гэсэн ярихад яг айгуу хэцүү цаг үед хідүүлээ тэ ингээд нэг нэгээрээ зүтгэх биш бөөндөө ингээд хамтдаа зүтгэцгээе гэдэг. Дөрвөлээ байсан болохоор нөгөө эвтэй дөрвөн амтныг бодож ийм harmonic animals гэж бодож одоо ийм harmony гэдэг үгийг ямар нэгэн байдлаар нэрэндээ шингээгээд тэгээ мэдээж баартай холбоотой болохоор ингээд barmony гэдэг ийм нэр үүсээд тэгээ мэдээж төгсгөлт нь одоо harmony чинь болохоор EY гүүгээр E гүүгээр зүгээр Y яадаг. Тэнгүүт нь E албаар нэмжүүгч бид нар те мэдээж мөнгө бол те сашгүй холбоотой хэсэг нь бол мөн бол мөн гэдэг байдлаар яг ийм 3 үгнээс бүрдсэн hard working money гэдэг те. За бармоныгийн сая тэг чинь тэгэнгүүт анх хүмүүс яг яаж хүлээж авдаг байсан бэ? Яг коктейл хийж ах ч юм дөрвөн хүн одоо ингээд байгаад коктейл хийгээд сэгсэрлээ гэхэд яг нэг юм хүмүүс бартендерыг бол зүгээр нэг арх хунгалдаг ажил гэж хардаг штэ. Тэгэнгүүт та хэдийг яг тэр нөгөө ковидын дараа хүмүүс коктейлний соёл Монгол байхгүй байх үед айгу эвгүй тохиолж исэн сонирхолтой явдал ч юм уу эсвэл хүмүүс нэг юм миний дөө нэг юм 50 г хийчих мэчих гэх нэг тиймэрхүү тохиолдол байдаг. Яг барменгийн ивентийн үеэр харьцангуй тийм зүйлс баг байсан. Яа тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө хүмүүсийг уурсан. Өөрсдөө ойлгох байх ч юм уу те эсвэл одоо ингээд нэг коктейл уудаг таньдаг найз байлаа гэхэд те за ингээд санаа үзэл бодол нийлэх найз төгтөйгөө дагуулад ирээрээ гэдэг ч юм уу те тэнгууд мэдээж эн чинь нөгөө нэг амнаас ам дамжиж ярианаас яриа дамжиж те ингээд хажуудах найздаа те яа ингэдэн залуус ингэдэн тэгдэн гэдэг нь ингээд цаашаа тараал зөв зохистой хэрэглээг нь илүү одоо юу яах ч юм уу тэрнээс ингээд шууд тухайн үед ч угаасаа яг одоо ярьчихад бол асуудал байх нэг хэрэгтэй хүүхд орчихгүй байлгүй дээ. Ер нь бол хууль бус юм хийж байгаа юм л да ковидын үеэр одоо ямар ч юм олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хориотой тий ингээ газрууд тэдэс зөвхөн тэдэн цаг хүртэл ажиллах хэвээр зөвхөн одоо тий заалныхаа багтаамжнаас 40% дүүргэлттэй байх хэвээр мөстэй гэдэг ийм нөгөө баахан заалтуудтай байх дүрм журм тий дүрм журамтай хуультай байх үед нь бид нар ер нь бол хууль бус юм хийж байгаа юм л да. Тэгээд яг ийм одоо private-аар мэдээлэлээ цацаж найзууд руугаа таньдаг хүмүүсүүд рүүгээ те коктейл ойлгох эсвэл яг энийг хүндлээд те ингээд цааш нь ингээд буруу одоо хазаалахгүй хүмүүс рүүгээ ч юм уу ингэж өөртөө private-аар бичиж урилга явуулж исэн. Тэгээ бас нөгөө гоё юм нь болонгот бид нар чинь шууд нөгөө бартендер коктейл найруулах чагаа гэдгийг харуулаагүй. Ерөнхийдөө бидний ярилцсан нөгөө концепц маань гэх бол бид нар эхлээ зургаар тестэрсэн хүмүүсийн тархийг ерөнхийдөө бол зургаар удирдаад ваа энэ одоо яг залуучууд яг юу хийх гээд байгаа юм бэ те яах гээд байгаа юм бэ. Тэгээ зургийн дээр ямар ч мэдээлэл авахгүй зүгээр л барман гэдэг ганц үгтэй. Хүлээлттэй. Тэгээд хүрээд ирэнгүүт нь айгаа гоёор ингэж. Тэгээд хүмүүс нөгөө амар юм өргөдөх хүсэлтэй те. Яг тийм амар их ингээл те юу яагаагүй ч гэсэн ингээд ямар ивентийн яг яад юу болж байгаа ингээл айгүй их ингэж сонирхож асуудаг байсан. Тэгээд улам одоо ивент явах тусмаа ингэж өргөжж томорсоор хагаад нэлээд том босон. Тий. Явн чангарна гэдэг шиг тийм ээ. Манай эдийн зурагч байгаас юм хамтлаг шиг байд штэ. Дуулах гээд байгаа юм уу? Болох гээд байгаа юм уу? Коктейл хийх гээд байгаа юм уу? Уулах гээд байгаа юм уу? Дуулах юм уу? Яах юм ингэ. Хүмүүс тэгж бодсон. Хамгийн яг анхны ивентэн дээр ирсэн хүмүүс бол яг тодорхой хэмжээний яг өөрсдийнхөө хүрээл дундаа л ерөнхийдөө хүрэж байгаа шүү дээ. Одоо бидрийг ойлгож байгаа манай салбар ерөнхийдөө ийм байгаа шүү те. Энэ болгоно чинь хүмүүс нөгөө хэлж чадахгүй. Яг тэгэхээр дэлхийн нийтээр угаасаа одоо яг индастри салбар бөгөөд коктейл баарууд хаагдж байгаа нөхцөл байдлыг зөвхөн бид идэл хоорондоо ярилцаад окей. Хэдүүлээ энэ газраа авраа цаашдаа ингээ энийг одоо бас авч үлдэхийн тулд одоо хийж байгаа учраас тэр нөхцөл байдлынхаа өөрсдөө тэр нөгөө нууц кийгээ хизээч хэлээгүй. Тэгээ баг багаар ингээ өргөчөөд хүмүүс ингээ сүулдэ яг тэр орж идэг хамтлаг дуучид юм шиг те. Нэг юм хамтлагийн бүт одоо саксофон ч юм уу одоо бүжүүлж ч юм мэдгүй ямар ч лээс нэг тийм хамтлаг л байна. Яагаад вэ гэхээр зураг нь өөрөө нэг тийм өөр өнгө айсаг өгöd байгаа учраас хүн болгон тийм асуулттай. Тэгээ яг хүрээ тэр яг ирээд мэдэр юу байсан бэ гэдэг. Тэр нуус ерөөсөө ирсэн тохиолдолд ерөөсөө тайлагдчихж байгаа. За тэр үед айгу гоё юмнууд хийж исэн юм байна. Тэгэнгүүт одоо яг барманигийнх маань яг юу хийж байгаа вэ? Юун дээр төвлөрч байгаа вэ? Цаашдын одоо ингээд өсөл зорилго хараа яг ямархуу чиглэлээр байна. Гоё асуулт. Илүү олон улс руугаа л гүрээ томсгох
цуцаатгах тий. Одоо яг мэдээж намайг ирэх үед жишээ нь Монголын одоо коктейлний нөхцөл байдал ямар байсан тухай би түрүү ярьсан шүү дээ. Юу ингээд юмхнаар юм идэгтэй ингээд гард орох юмараа ингээд амар гой юм хийж бүтээх гэж ингээд хичээл зүтгэл айгүй их гаргадаг байсан бол одоо ингээд тэр одоо зайг нөхөж аль болох тэг ингээд ийм саад бэрхшээлгүй хүссэн бүх юм ингээд гард орн байгаасаа гэдэг ийм одоо том зорилго бол биднэрт бол мэдээж байгаа. Тэр маань баг багаар мэдээж төгсөж байгаа. Гэхдээ тэрийгээ тэгээ бүр илүү сайжруулад бүр илүү одоо олон улстай танигдаад скилийн хувьд ч юм уу хийж байгаа ажлынхаа хувьд ч юм уу салбарын ойлголтын хувьд ч юм уу бид нар ер нь их хоцрогдсон зүйл бол ууг нь байхгүй. Зүгээр бид нарыг мэддгийг тэд нар мэдгүй байгаад л байгаа гэж харж байгаа. Яг хуу ганц хоёр одоо мэдгүй зүйл байгаа л да хоцрогдоод ингээд нэг 5 алхмын хойно яваад байгаа зүйлсүүд бол гарч байгаа ч гэсэн тэрийг аль болох багасгаал тэ зэрэгцээд тэгээд ирээдүйд төрүүлээ явчмаар л шүү дээ. Тэгээ олон улс руу хэрэг одоо явж shift хаашаа ерөнхийдөө баарны салбар Монголтой илүү хамтарч ажиллаж байна. Яг зөв. Түрүүний асуулт бас айгүй гоё байна. Цаашдаа бид нар яг юу хийж юм гэхээр угаасаа бид нар бол одоо нөгөө дан ганцаараа биш ерөнхийдөө бол яг салбар гэдэг зүйл маань ерөнхийдөө тэрийг төлөөлж байгаа. Түүний хооронд бас ямар их одоо хүмүүс байгаа вэ гэдэг нөхцөл байдлыг харуулахын тулд одоо цаашдаа бид нар бол улам одоо яг Монгол улсынхаа бартендер бөгөөд энэ индастри шингэн хүнснийхэн салбараа дэлхийд одоо таниулъя те. Монгол орныхоо өөрсдийн тэр нууц, орс, найрлага, Монгол орныхын эдийн ундааны соёлыг бас дэлхийд хүргэж гэдэг юм уу. Одоо ер нь бол аюу хавтгаарчлаа л да. Одоо Аз ч Европ ч тэр хаяараа л ерөнхийдөө хэдэн мянган амтнууд байгаа. Гэхдээ яагаад одоо Монгол бартендеруудын коктейлийг уух гэжтэй сонгох гэж шалтгаан нь юу юм гэхээр бид нар чинь өөрөө эрс дээр сураа амсгалтай, жилийн дөрөв улиралтай. Одоо бидний нөгөө нэг ургаж байгаа, ургамол, жимс одоо тэр орц болгонд орж байгаа зүйлсүүд маань дандаа юм лимитэд тий цаг хугацаагаар л ингэ байдаг. Одоо бид нар сайн мэдээж нөгөө харигтарс ч юм уу одоо үнэтэй бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн зүйлээс одоо худалдаа авалт ихэд зарим одоо бүтээгдэхүүнүүд шашган дээрээ одоо яг limited edition дэдонд үлдэрсэн гэсэн тэгсэн гэдэгтэй адилхан бидний ч гэсэн хийж байгаа коктейл орс найрлаган дээр орж байгаа Монгол амны ямар нууц тэр гоё ингредиенцүүд бас яг тухайн жилдээ уургаал дараа жилд нь байхгүй байх жишээ нь ч юм. Тийм гоё баялаг өөрсдийнхөө түүх одоо тэр нүүдэлч ард түмнийхээ давуу талыг бас энэ салбартаа шингээгээд тэгээд нэгээрээ биш хамтаараа олуулаа. Тэгээд бүр ингээд томсоод цаашдаа ингээд дэлхий рүү гарья. Монгол одоо энэ хүмүүс бүх талынх нь боломж болцоог нээж өгье. Монгол бартендерууд юм байна. Хөгжил ингэж явж байна. Гэсэн нөхцөл дээр ингээд дөрвөлж байгаа болов гэж харж байна. Яг зөв. Айгу гоё ихлүүлчлээ. Тэгээд бас энэ дээр нөгөө хэлэхэд яг түрүүн хэлсэн шүү дээ нөгөө зүгээр л нэг арх хондлоо байждаг хүмүүс гэж боддог гэдэг бол эсрэгээрээ соёл түгээхэд маш том хувь нэмрээ оруулдаг одоо мэрэгжил хүмүүс байдаг уух зүйлс дээр ч юм уу те амтан дээр ч юм уу эсвэл зүгээр нэг юм яриа хөөрөө сэдв ч юм уу ямар нэгэн одоо тренд юу гэдэг те тэр олгон ямарваа нэгэн байдлаар баараар дамждаг тэгэнгүүт одоо гаднаас ингээд Монгол бартендерүүд ирээд те энэ гоё гоё коктейл ингээ хажуугаар нь өөрсдөө бас мэдээж гадуур явал уугаал тэрийг одоо ингээд хамгийн хурднаар гэх юм бол одоо сошиал медиагаар ч юм уу те ингээд зүгээр стори пост хийх төдийд одоо гадны хүмүүст ч гэсэн хөөх Монголд юу болоод байгаа ингэж сонирхлын татаж аялал жуулчлал дээр соёл өв соёл таниулах тал дээр ч юм уу маш юм өндөр хувь нэмэр оруулдаг гэдгийг амар одоо тэр талаас нь илүү гоё харж байгаасаа гэж хүмүүстээс хэлмээр эдийн те тэгэхгүй зүгээр л бид нар нэг юм entertainment show хийгээд байгаа даа биш энэ чинь бас цаана нь ингээд одоо нөгөө ripple effect гэдэг шиг одоо нэг усны давлгаа маань ингээд цаашаа ингээд тархаа томроод ингээд нөлөө үзүүлдэг шүү гэдгийг одоо гоё ойлголттой. Одоо бид хэд гэх юм бол ерөнхийдөө Монгол одоо яг бид нэр гэж ярихгүй л да одоо бид бүгд хамтаараа одоо ерөнхийдөө бол зөндөө олон улсуудтай одоо контакт хийж гин өөртөө очиж гин ерөнхийдөө Аз, Европ гэлтгүй аль аль бүх улсуудтай л ерөнхийдөө контакттай байна. Өөртөө тэр газарт нь очиж гин тэр газрын соёлыг суралцж гин тэр газрын уур амьсгал тэр яг коктейл баарны соёлууд хэрхэн хөгжиж байгааг ерөнхийдөө хараад туршлага солилцоод тэн дээрээс мэдэж авсан гоё мэдээлүүдээ Монголдо бас залуучуудаа хойноосоо гарч ирж байгаа өөртөө бас бий болж байгаа аль аль тал дээр ерөнхийдөө суралцаал дэмжээл ирээдүйд ингэж шүү цаашдаа өөр нь юм байх юм байна тий нэгсэндээ маш том соёлын довтлогоо гэж ярих юм уу тийм юм хийгээд байна шүү дээ соёлын довтлогоо гоё юм шүү энэ дундаас одоо манай авра хамгийн их одоо соёлын довтлогоо хийж байгаа гэх юм уу гадагшаа
маш олон guest shift-үүд хийж байгаа, guest-үүд авчирж байгаа. Тэгээд өөрөө явахдаа одоо зөвхөн Аз гэлтгүй Европ руу бас яваад эхэлсэн байгаа тий. Араас нь документ орох байх. Манай хоёр бол guest shift-ийг бол аюу сайн хийж байгаа. Гадаадд одоо яг Монгол орцтой, Монгол найрлагатай ийм коктейлүүдийг тэнд очиж хийж таниулж байгаа гэдгийг нь бас одоо анзаарах хэрэгтэй байх. Зүгээр очиод нэг коктейл хийгээгүй бас Монгол одоо хэлээд байгаа ш түрүүний одоо зөвхөн Монгол дургаад байгаа тэр зүйлсүүдийг тэр бүтээгдэхүүнүүдийг ашиглаад ийм юм байдаг шүү гэдгийг нь гаднаадд очиж таниулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тэгэж Тэгэхээр яг яг баг болохоос наагуурл. Одоо нөгөө бидний чинь нөгөө Монгол орн маань өөрөө маш их одоо баялагтай. Яг ингээд жоохон анзаараад харах юм бол бидэрт одоо өөрсдийнх нь хэрэгэлдэг одоо жимснүүд байна, ургамлууд байна, түүх эдийн материалууд байна, сүү цагаан эдээ байна. Энэ бол одоо яг дэлхий дээр ингээд харахад бол маш ховорхон. Яг бидэртэй адилхан юм нүүдэлчин ард түмнүүд хид хідэн одоо улсууд байгаа. Гэхдээ яг энэ Монгол шиг юм бэлчээрийн одоо аж ахуй одоо нүүдэлдэг мал одоо өөрсдийнхөө одоо амьдарч байгаа нөхцөл байдал дээр байглаасаа авсан зүйлсүүдээ буцааж бий болгодог. Түүнийг одоо ихтлэхэд айгүй гоё шингээдэг. Монгол орны чинь одоо эртээр үеэс нэг уламжлал болсон соёл ёс заншлыг ерөөсөө алдаагүй одоо Монгол гутал гэх чинь л нэг жишээ нь. Ягаад тэр гутлын одоо уул нь юм арьсан юм гоё зөөлөн байгаа те. Тэр хөрсийг гимтээхгүй, тэр цэцэг навчиг ерөөсөө одоо таслаж гимтээгээгүй гэдэг ч юм уу те. Тийм одоо гоё түүх соёлтой ард түмэн одоо өвөг дээцээс уламжлагдсан сайхан байгалийн гоё бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө яг аз завшаа нь одоо тэрийг хараад түүнийг одоо бий болгоод эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа нь бас бидний хувьд бас өөрөөсөө бахархгүй шүү дээ. Тэгээ гадаадд очиод тэр нөгөө local ingredients одоо нууц тэр гоё жоруудаараа л тэр хүмүүсийг хөрөнгөдөө контролдож байна л гэсэн. Одоо нөгөө бид нар хэлсэн дэлхийн автхаа болцсон гэдэг чинь нөгөө дэлхийгээр дүүрэн одоо маш олон амтнууд байна. Гэхдээ улсууд өөрсдийнх нь нөгөө улстай онцлогтой байгаа түүхийдийн материалаараа л өөрсдөө тэр коктейлүүдийг бий болгодог бол бидний яагаад болохгүй гэж тийм ээ. Яг л нэг тиймэрхүү. Одоо баарны салбарт Монгол юм гэдгээ бид нэр айгүйх барьж авч явдаг болсон. 10 онд байх юм бол илүү классик коктейлууд гадаадууд юу хийж ийн бид нэр ингээ хамт суралцаад хамт хийж үздэг байсан. За өнөөгийн яг энэ үед Монгол юмнуудаа ашиглая. Монголд л байдаг эмийн ургамал. Тэгээ харангуут Монголд эмийн ургамал сайн содлогдоогүй байдаг. За энийг хүн ашиглаж болох юм уу, ууж болох юм уу, архитай хэрглэж болох юм уу? Эсвэл сүүг хүн архитай одоо milk wash хийлээ гэхэд хүн сүү орцсон гэхээр миний ингээд биеийг алчих юм байна гэж айгүйх ойлгодог тий. Эсвэл нөгөө нэг коктейлний орцны доор ингээд сүүгээ орцсон байх юм бол хүн энийг бол би баг хөх юм байна ухааны юм боддог тийм хүмүүс бас байдаг штэ. Тэгэнгүүт одоо яг яаж ямар судалгаагаар ч юм уу яг юу сонгож ашиглахаа яг яаж боддог вэ ч юм уу яаж яг тэр бүтээгдэхүүнүүдийг олж авч ийн хармаг нохоо хошуу ч юм уу тиймэрхүү цэцэрганыг ашиглахдаа яг ямархуу юун дээр ямар алкоголн дээр ашиглавал зүгээр юм эсвэл коктейлэнд оруулахдаа бас анхаард юм уу гэд. Ёстой туршиж ижил тэгэл бас хүмүүсийн амнаас л сонсч иж тэ яг одоо тухайн бүс нутагта хэрэглэгдэж байгаа. Одоо жишээ нь хармагийг бол илүү говь бүсийн нутгаар илүү түгээмэл хэрэгжилж байгаа ч юм уу те. Тэгэхээр одоо яг хэрэгжилж байгаа хүмүүсээс нь л асууж байгаа. Эхлээд бол мэдээж те. Энийг яаж хэрэгжилж гин, юунд хэрэгжилж гин гэдгийг нь эхлээд асууж байгаа. Тэгээд дараагаар нь магадгүй өөртөө тэрийг олон төрлөөр нь хэрэгжилж, олон зүйлстэй туршиж, үзчихэж ерөөхдөө мэдж байгаа. Үнэ судалгаа юу айгу хамс байдаг. Яг үний ганц хоёр юм судалгааны одоо яг юм Монголд ургадаг ургамлын талаар судалгааны юм ганц хоёр ном байд юм бэлээ. Ихтэй айгу дээр үеих. Тэгээд айгу олцоход ховор болсон. Тэр нэг ном байгаа сурагтай. Тэрийг одоо хайгаал энэ үрхий дээр одоо хааж байгаа. Мойсийн номын санд байдаг гэсэн шүү. Газар хөвчлээ болж байна. Тэгээ ямар ч байсан мэдээж тэгээд одоо хэцүүлтэй шууд зэрлэгээс нь аваад бид нар бол одоо шууд хэрэгжилж болж чадахгүй байгаа. Тодорхой хэмжээнд багаар л илүү таньж мэдээд те илүү нөгөө нэг юм яг хөдөөний айлтайгаа танилцаад те та нар яг юу идэж ууж хэрглэж гин гэдгийг нь харж иж бид нар одоо ингэж шинэ юм одоогоор олж нээж байгаа. Тэрнээс шууд харснаа. Энийг идээд үзчихт юм уу гэж бол арай чадахгүй байна. Тэгээ бид нар ч одоо архитай ихээр өөртөө ууж үзэж туршиж үзэж өөртөө туршлаад тий. Яг зөв. Одоо нөгөө нэг одоо тэр чинь нэг түүх хийдийн материал да. Одоо бид нар жоохон бахаас ахуулаад одоо эрт дээр үес угаасаа яг энэ
хамгийн түрүүнд ойрхон байсан зүйл нь одоо миний хувьд гэх юм уу. За миний хувьд бол одоо хамгийн ойрхоноос нь одоо зэрлэг жимснүүд. Зэрлэг үзээлцгэн, чацархан, анс, нэрс те. Одоо яг тэр ургамлыг нь бол одоохондоо сайн мэдээгүй мөртлөө явандаа тэрийг одоо судалж эхэлсэн л те. Тэнгүүд одоо бид нар чинь 21 аймаг те 330 сум одоо сум болгон аймаг болгон өөрсдөө гэсэн юм түүхийдийн одоо ургамал байгалаа зогсон тэр өгөгдлүүдийг одоо сонирхох ч юм уу. Одоо харьцангуй гайг бас нээлттэй болчлоо л доо. Интернет, вебсайт ямар нэгэн зүйлсүүдээс ороод тэр түүхийдийн материал ямар одоо ичидтэй байна гэдгийг харна. Хоёрдугаар гэх юм бол одоо яг тэр ургамал түүгээд зарж байгаа, борлуулж байгаа тэр нөгөө ах эгчнэр зөндөө байдаг шүү дээ. Нарантуул ч юм уу, хар хорин ч юм уу те. Эсвэл одоо жижиг одоо өөрсдийн яг ургамал зардаг хүмүүсээс бас тодорхой хэмжээний мэдээлэл аваад түүнийг одоо туршиж үзээд туршихтаа одоо бид нар энгийнээр нь бол бид нар мэдэн ш. Чацарганыг бол одоо өвлөн тариад зунд нь одоо яг хүүтэн үед нь одоо хурааж аваад түүнийг одоо эрс тэрс уур амьсгалынхаа одоо ирч хүч нэмэгдүүлэх витамин зэний агуулгын инженерийг ингээд судлаад хараад ингод амар олон баялаг түүхтэй амар олон зөндөө олон гой юмнуудтай олонгот энийг алкоголтой яаж гой зохицуулж байгаа гэдгийг нь бол яалтчгүй нэг туршиж үзээд хийж үзээд тэгж байгаа ерөнхийдөө гаргаж. Тэгэнгүүт тэн дээрээс за энэ намд нэг гэсэн юм байна, энэ нэг юм байна, энэ энтэйгээ бас гой зохицох юм байна гэдэг тий. Даваа талуудыг харж байгаа л. Одоо ууг нь бид нар нэг ярьж исэн. Одоо ингээ гадны ургамлуудыг ч гэсэн Монгол хэллэг нэр усын одоо нэр томьёог нь мэддгүү. Тэнгүүд бид тэднийг ярьж чаад нэг ном гаргаа явахааны юм яриа л те. Ядаж одоо хамгийн энгийн basic юмнуудаасаа эхлээд одоо бидний хэрэгжилж байгаа төрс мүс арга техник юу гэдэг те. Тэд нар биднийг ингээд нэг монголжуулаад нутагшуулаад те нэг үхтэй болгоод тэгээд одоо ургамал жимс мэмс одоо ингээд нэг хөрхөө нэг юм хөрхөө нэг 30 40 удаатай нэг юм танин мэдгүй шүү ном хий гэж бодсон. Тэнгүүд бид нар чинь өөрсдөө яг тэг эрх мэдэл бас байх байгаа байхгүй юу? Монгол хэлний одоо мэрэгчлэлтэн байж ич те энэ үг нь зөв, энэ үг нь буруу, энэ үгийг үгүй одоо юмд нэр онохдоо яаж оноодгийг ч мэдэхгүй те. Энэ юу ягаасдаг юм болцсон. Ягаад хинстка гэсэн гэдэг ч юм уу. Тэнгүүд тэрийг нь хин яаж өгдгийг мэдэхгүй болохоор бид нар яг тэрэн дээр амар гацсан. Тэгэхээр ер нь бол яг юм ургамал судлаачтай мөн хил зүйчтэй хамтраад энийг бол бас нэг хийгээд те эсвэл яг гадаад үгийг жоохон монголжуулаад тэгэж нутагшуулах хэрэгтэй юм уу эсвэл яг монгол үг олж оноож өгөх хэрэгтэй юм уу гэдгийг шийдэх хэрэгтэй болох гэж байна. Харин тийм. Эртээр үеэс угаасаа тэгэл нөгөө эн чинь бол одоо бидний судалж байгаа юм бол одоо үг дээдсээс 100% хамааралтай. Одоо монгол хүний чи одоо эдээ ундааны соёлынгууд одоо нэрмэл айргийг бол одоо мэдгүй монгол хүн гэж байхгүй шүү дээ тий. Одоо тэр юмнуудыг ингээд цаг хугацаа өнгөрөх тусам судлаад ингээд явгод асар их баялаг байна. За одоо жишээ нь би нэг түүх яриа л да. Нэг 3 жилийн өмнө би нөгөө гэр бүлтэйгээ Булган аймгийн Тишиг сум одоо иг таргууртаан бэлчээр гэдэг нөгөө 3 голын уулзур гэж сав газар гэж ярьдаг. Тэр газарт очсон чинь ерөнхийдөө амар гоё байгальтай, амар гоё гол устай нэлийн өндөрлөг газар байна. Тэгсэн чинь тэр газар одоо яг доошоогоо нэг 60 км 30 40 км явхад доотл нь одоо Булганы сайхан хайраг. Дахиад жоохон цаашаа явгод одоо Булганы Могдын хайрагч гэдэг юм аа. Маш сайхан хайраг ингээд бий болдог, бүрэлддэг газар. Тэгсэн чинь тэр Булганы Тишиг гэдэг аймагт яагаад айраг байхгүй байна. Ингээд аялж явж явах хугацаанд одоо амьдарч исэн тэр хөгшин хүмүүсээс жоохон буугаалцахгүй юу. Танаа одоо яг энэ Тишиг Булган аймгийн Тишиг гэдэг энэ сумд чинь яагаад одоо ингээд айраг байхгүй байгаа юм бэ? Дүгж доохон одоо энэ Булганы сайхан Могд гэдэг газар чинь бүр тасархай айрагнууд байна шүү дээ гэл тэгсэн чинь нөгөө хэд ч гэсэн бас мдээгүй. Яагаад мдээгүй байсан гэхээр хөрөөр туршилт хийсэн байгаа. Амар удаан хугацаанд одоо миний тэр уулзсан өвөөгийн аав нь тэр хүний бас аав нь одоо тэр айргийг нэрх гэж амар их үдсэн байлээ. Тэгэхээр энэ туршилт хийгээгүй биш хийсэн. Тэг шалтгааны нь олж чадаагүй юм лээ. Тэгээд би яг тэр юм надад айгүй сонирхолтой санагдаад тэгсэн чинь юунаас илүү хамааралтай байсан бэ гэсэн чинь би тэрийг олж мэдээд гişүгэн гэдэг ургамлаас өнөөгдөө 100% хамааралтай байсан байна. Гişүгэн гэдэг ургамлыг одоо ихэнхдээ Баруун аймгийн хүмүүс ч юм одоо уулын ингэр талаар ерөнхийдөө ургадаг ургамал юм байна л да. Одоо тэгээ өөрөө дотроо тэр витамин С-ний агуулмж маш олон төрлийн элементүүд маш ихтэй. Тэр нь одоо сая нэг 2022 23 он чинь дэлхийн нөгөө эрүүл мэндийн яамнаас нөгөө хорт хавдар одоо идгээдэг одоо
жимслэг ургамал болчлоо ч гэдэг юм те. Тийм юм болж исэн. Тэнгүүд яагаад гişүүг нь одоо тэр аймагт байхгүй байсан бэ гэхээр уулын өндөрлөг газар гişүүг нь ер нь айгүй бага ургатай юм байна. Уулын ингэр газар юм гэдэг гişүүг айгүй их ургатай юм байна. Тэрийг адуу ялангуяа тэрийг амар их иддэг юм байна. Гişүүг нь гэдэг тэр амар тийм витамин С-ний агуулмжтай жимслэг тэр жимсийг одоо ургамал жимслэг. Тэнгүү тэр адуу идсэн тэр ургамал өөрөө бие организмд ороод одоо саан болгож гарч ирэхтэй тийм айгүй өндөр бактеритай эсэлдэг тийм чадвар өндөртөө сүү болж бүрэлдэж гарч иж байгаа жишээ нэ. Энийг ингээ ярихаар бас айгүй сонирхолтой. Тэгээ би ер нь тэгвэл энэ ер нь гişүүгэн гэдэг ургамлаас суух хамааралтай юм. Яагаад тэр гүүний сам түргэн хугацаанд одоо ингээ эсэлдэх процесс бий болоод байна. Тэгээд нөгөө Монгол хүний тэр нөгөө айраг хийх одоо ёс заншил тэр нөгөө нэрмэл архийг нэрэх, тогоо нэрэх тэр арга барил гэл. Энд чинь яг л бидний нөгөө өвөг дээцээс одоо болж бий болгосон тэр гоё соёлыг л одоо эрт цаг үе дээр хөгжүүлэл явж байгааг нэг том жишээлж хараад байна. За мэдээж тэгээд одоо ургамал ярил дуусахгүй. Үсэл яриулаас мэдээж Сая миний дуусахгүй. анзаарсан юм нь бартендер хүнд гэр бүлтэйгээ зүгээр хөдөө аялжиж тэр Ийм айрыг их юм бодоо яваад байгаа. Хаалж явсан бодоол яваад байдаг тийм. Мэргэжилчин чамаас үнэртнэ гэдэг шиг ер нь гол санаа нь бол тий хаач явсан ажиллаа хийгээл яваад байгаа хүмүүсийг л хийлт юм лээ л тий үрхий. Хамгийн амар яг сонирхолтой санагдсан яг дөнгөж доохон талд нь булганы сайхан моог тэгэл тасархай айраг уучаад булганы тишиг дээр нь очихдоо бас айраг уунал гэж бодож байгаа ш. Гэсэн чи ганц ч адуугаа гүүгээр барьдгүй. Гэхдээ хаяа ядардیں шүү. Баян нөгөө ажиллаа бодоол ингээл энэ яагаад ингэсэн юм бол тэр яагаад гэсэн юм бол энэ юу юм бол тэр юу юм бол гэж бодсороо заримдаа ингээ юу ч бодохгүй байх юмсан гэж бодчих. Гадагшаа аялахдаа ч юм уу те ингээл заавал нөгөө нэг за энэ улсын баг нууц юу байна те юу идэж уугаад байна. Эдгээр хаанаас юм олоод байна. Энийг яаж тарьж ургуулад байна гэдгийг бодохгүйгээр зүгээр яг нөгөө нэг юм энгийн одоо үйлчлүүлэгч шиг те юу ч бодохгүй нөгөө ямар гой амттай ингээл юм бодохгүй уух юмсан гэж амар хүсч мөрөөдөж тэрийг бүр ингэж хичээж хийдэг шүү дээ. Одоо яг эн чинь энэ амар гоё байхгүй. Ягаад бид нар ингээд хөгжөхөөсөр аргагүй болчих. Тэгэхээр нөгөө одоо Монголд одоо амьдарч байгаа хүмүүс гадагшаа дотор ч маш их явж байна. Буцаад ирэхдээ бидрээс асуугаад байгаа. Тэр баар тэр улсад ингээ орсон чи тэр амар гоё. Та нар тэрийг хийж чадах уу? Эсвэл чи тэрийг хийж чадах уу гэх тээ аюу. Тийм асуултууд чинь нэг биш. Нилээ олон одоо ороод ирэхээр чинь бас тарих руу ёнк гэж орж байгаа. Come on би одоо бас юу хийх гээд энд яг юугаа хийж байгаа юм бол гэдэг. Бас тийм гоё бодлууд байна шүү дээ. Гэтэ яг хөө тэрнийх нь хажуугаараас өөрийнхөө хийдэг зүйлтэй ч юм уу те өөрийнхөө баримтлаг зарчимдаа үнэмж яханаас айгуу чухал юм болгоноор сарсганаал те бүх ямыг ингээл хийж үзгээл чичрээл ахгүй яг хөө туршаад үз таалагдж гинүү таалагдахгүй нү гэдэг өөрөө шийд тэгчээд магадгүй те би нэг баарн дээрээ хийх үү би энэ коктейлийг хийж хийнэгэнд өгөх үү гэдгээ бас бодох хэрэгтэй бах тэрнээс ингээл бүх трендийг дагаал бүх ямыг хийгээл бүх юм руу өсрөөл ах юм бол бас жоохон утгагүй яг хөө туршлага маягаар бол хийгээд үз болно. Тэгээ нөгөө манай бартендер чинь баарн дээрээ тэгэж одоо юу яагаад ахараас бартендер хүмүүсээ чи одоо нэг шингэн хүнс холж байгаа одоо микс хийж байгаа хүмүүс чинь 400 жилийн түүх байна те. Тэнгүүт яг хид хідэн арга барилууд байна л та. Одоо дөрөвний чиний хэлдэг нөгөө сүүгээр ингээ milk washийнэ гэдэг. Энэ бол одоо бидний нөгөө уламжлалт технологи юм уу? Одоо тухайн орц найрлага бүтээгдэхүүний яг тэр гоё дотор нь бүх орц найрлагыг гоё зөв зохистой тэр хүнд нь хандлуулах. Тэхийн тулд одоо нэг хид хідэн одоо хандлах одоо milk wash хийх ч юм уу, infused хийх ч юм уу те янз янзын юм арга барилууд байна. Түүн дээр нь л ерөнхийдөө бас дөрвөлж байгаа ш. Мэдээ салбарынхаа одоо эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд ямар арга барилыг ашиглаж байна. Түүнийг бас одоо туршаал ерөнхийдөө эцсийн дүнэлт нь бол ерөөсөө туршилтаас бий болсон л зүйл те. тий одоо сүүл рүү бараг хоол нуух юм шиг болоод уух юм нь хоол шиг болоод юу ч болж байгаа те бас сонь болж байгаа шүү. Тэгээ тэр болгоныг бас нэг одоо witness хийгээд одоо гэрчлээд явж байгаа та нартаа баярлаа. Би үзэгчдэд баярлаа. Манай хоёр чи 10-аад жилийн баг ингээд одоо үйлчлэхний салбарыг харцсан туршлагатай хүмүүс байгаа. Тэгэнгүүт олон ч газар нээжсэн байх, олон ч газар ажиллаж үзчихсэн байх, өөр концепттай, өөр арга барилтай, захирлуудтай байж үзсэн, өөртөө юм нээж үзсэн. Тэгэнгүүт одоо ингээд шинээр баар нээгч байгаа. Айгүй олон коктейл бар нэгддэг болчлоо. Энэ жил ихэд маш олон коктейл бар чинь одоо Four Sense нэгж шиний тэгэнгүүтийн цаана ингээд бүгдээрээ коктейл бар гэдэг. Тэгээ бартендерууд нь яг очиж ажиллаж чинь
Тэнгүүт яг ингээд шинэ коктейл бар нээж байгаа хүмүүсийг юу анхаараасай Монголд нэгдэхдээ яг ямархуу юм нэгдэжээс ямархуу коктейл бар байвал зүгээр үдийн. Зүгээр яагаад коктейл бар гэж нэрлээд байгаа нь тэрийгээ юу хийх ёстой коктейл бар гэж нэрлэлсэн бол Ladies first гэдэг шиг дээ. Би яг ингэж юм нэг ч чамаар ихлэжсэн чинь. За би бол зүгээр эхлээд яагаад гэдгээл сайн ойлгочоод нэгээсэ гэж боддог. Юуны тухайд үргэлж зүгээр нэг юм бизнес хийж байгаа, мөнгө эргэлдүүлэх байгаа шалтгаанаар бол явдгүй айгүй хэцүү салбар. Энд яг тэ нэг жоохон золиослоод тэ ингээд үнэхээр амар нэг юм галан дүрлцсэн passionate биш л бол энэ салбарт ингээд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй ингээд нэг юм тэгсгээл дуусна эсвэл тэгээд хаавал хаана тий юу ч болж магадгүй ямар ч байсан ингэж айгуу гоё амжилт үзүүлэх боломж бол маш хэцүү. Тэгээд ямар ч гэсэн яагаад гэдгийг ойлгоод тий би яагаад энэ коктейл барыг нээх гээд байгаа. Яагаад коктейл хийх гээд байгаа гэдгийг маш сайн ойлгоод ухамсарлаад тэгээд яг бизнесээ эхлүүлэхээр шийдсэн үед хөрөнгө оруулалтаа юу руу зарцуулах вэ гэдгийг амар зөв сонгох хэрэгтэй гэж боддог. Учир зүггүй яг интерьер дизайндаа ингээл амар их мөнгө цацснаа баар нэг 30 юмнууд байж байгаа байхгүй. Тэгчээ коктейл хийнэ гэддэг. Би бол тэрийг л ойлгодог. Над мэдвэл коктейл бити хийлдэг те зүгээр ийм энгийн одоо микс дринк гаргаад ч юм уу эсвэл зүгээр вискигээ хонглоо байж болно шүү дээ. Яагаад заавал те нэг газар ингээ бүх газар коктейл гарах албатай эсвэл үнэхээр гаргамаар байвал те баарын зориултын ингээ нэг айтайхан юм хийгээд өчөлтөө бас магадгүй тийм амар юм лаб мап нэгэл ингээ дах шаардлага байхгүй ч магадгүй зарим баарнд те тийм ч тэгэхгүйгээр ч гэсэн ядаж ямар хэмжээний ямар төвшний коктейл гаргамаар байгаас хамаарад баараас тийм байлгамаар байдаг. Тэнгүүд тэрэндээ хөрөнгө оруулалтаа хүмүүс хийдгүү өнгөн дээр нь айгүй ач холбогдол өгöd байдаг юм алдаа гараад байгаа юм шиг их санагддаг. Тэгээд бас хамгийн чухал зүйл нь хамт олон ажиллах хүн хүчин. Тэднийгээ зөв үнэлэх, тэднийгээ зөв тухтай нөхцөл байдлаар нь ажилуулах гэдэг зүйлсүүдийг амар анхаарах хэрэгтэй баг. Тэрнээс хин хүссэн нь бас тэ баарны ард ороод бас бартендер болчиход бас хэцүү. Манайд бол өчнөө бартендер болох гэж бартендер болцсон явж байгаад болцсон хүмүүс ч гэсэн зөндөө байдаг те. Энд чинь бас айгүй өрсөлдөөнтэй тогтмол хөгжиж яваа нэг карьер тэнгүүт тэрийг айгүй өнгөцгөн хөнгөн бодож ороод фейлдэд гарсан хүмүүс зөндөө байгаа. Тийм болохоор энэ дээр бас айгүй мэрэгжлийн карьер гэдгийг айгүй сайн ойлгож зөв үнэлж те зөв одоо ач холбогдлыг нь өгөөсэй гэж хүсмээр байна. Үнэхээр коктейл бар нэг гэж ивэл өөрөө те зүгээр одоо заавал бартендер ээжиж бас бар нэгсдэг гэсэн бас биш. Яг хуу бартендер үнтэй эсвэл хамтар эсвэл бартендер үнийх нь бүх юмыг те хангаад өгч. Яг зөв. За миний хувьд бол яг хоо коктейл бар одоо нэгээд учир шалтгаан алдаа дутагдaltaа зүйлсүүд бол нэлээ их байдгийг одоо мэрэгжлийн төвшний хувьд харахад бол одоо юу гэдэг чинь нөгөө харагдаж байгаа шигэ амар бизнес бол биш. Одоо яг бүр шаваага тавьж эхлэхээс өмнө тухайн тэр хүний одоо тархинд бүхий л одоо талын зүйлсүүд нь суурилсан байх хэвээр. Одоо ямар концептээр, ямар интерьерээр, ямар коктейлээр, ямар өнгө аясаар, ямар үйлчлэгээр, ямар багаар те цаашдаа энийг урт удаан хугацаанд аюу гоёор хийх вэ гэдэг. За эсэргээрээ дандаа манад тийм зүйл нь үйлчлээд байдаг. Ихэнхдээ одоо бизнесээ эрхлээд яг үйлчлэгийн газар нэг гэж байгаа хүмүүс төгсгөлд нь дандаа мэрэгжлийн бартендерүүдийг авчирч зөвлөгөө асуудаг. Тэгээд тэр нь яагаад тэгдэг вэ гэхээр одоо жишээ нь юу гэдэг чинь нэг одоо хүн за би нэг баар нэ, за би нэг ресторан нэ, тэ би нэг коктейл бар нэ гэд өөрхөн одоо бодж байгаа өнгө аясаараа хийчдэг. За тэнгууд одоо юу гэдэг чинь яг ажлын байр нь ингээд заалан дээр ширээ тавиад тек бариад арх дарсаа тавиад тэрийг ингээ холоо шууд коктейл гарчдаг юм а тийм ээ. Хойно бас асар их одоо хүч хөдөлмөр явж байгаа. Нэгдүгээр хүн зөнд ажиллах гэдэг 5 дахь орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа хүн угаасаа тэр төлөвлөгөөг аягүй сайн гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаа юун дээр зарцуулах вэ гэдэг түрүү маш гоё хэллээ шүү дээ. Тэнгүүд нөгөө мэдгүй улмаас асуугаагүй улмаас зөвлөгөө аваагүй улмаас нээх гээд одоо за сарын дараа онгоох чинь манай бар ямар болж гин үү гэж яг хилдэг. Интерьер дизайн ямар гоё. Ингээл ороод яг техникийн хойно очинго тэр 360 хэрэгждэг. Бар стейшн байхгүй ч. Анхнаас нь буруу төлөвлөсөн тий. Техник мангар өндөр ч юм уу. Ингээд нөгөө цаанаасаа нэг юм өвгдөл стандарт гэж байна шүү дээ. Тэр зүйлийг ерөөсөө бодож хийгээгүй. Тэгээ тэрийг хинээс ямар хүнээс зөвлөгөө авсан мэдэгдэхгүй. Өөрсдийнхөө нөхцөл байдлаар ингээд зүгээр интерьер зурж байгаа хүмүүс тэгэл
тэрийг найдаад ярилцчихдаг. хэлчихдэг. Тэнгүүд яг нөгөө мэрэгжлийн бартендерууд нөгөө нь хойно ажиллаад одоо хамаг мөнгөний ерөөхдөө бол тэр орлогыг олж өгөх гээд байгаа хүмүүс чинь тэр коктейл хийх гээд байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ харангуут яг нөгөө нөхцөл байдлын хүн дахиад нөгөө хөрөнгөнөөс дахиад урсгал зардал дахиад гарчдаг. Тэр нь бол айгүй их алдаатай байгаад байгаа юм болов уу гэж миний хувьд хараад идэв. Тэгэхээр анханасаа нөгөө нэг гэж бол маш сайн тэр төлөвлөсөн зүйлсүүдээ хараад концепц хараад цаашдаа ангин гэсэн зүйлсүүдээ анханаас нь л мэрэгжлийн хүнээс нь тэр шаваа тавьж эхлэхээс өмнө тек яг ямар байх вэ? Заал яг ямар байх вэ? Хүний эргэлт нь яг уу те хідэн хүн байх уу? Тав дахьтай орчин бүрдүүлэхийн тулд тэр стандарт хэмжээнүүдийг яг гой тогтоож өгөө зай хоорондын тэрийг л бүхий л зүйл ингээд хамааралтай. Тэрийг ерөнхийдөө бол нөгөө харагдаж байгаа шиг хамар бизнес биш гэдэг нь шууд инженеэр хараад үйлчлүүлж байгаа хүн за би шууд баар нэ. Үнэхээр мөнгөтэй байлаач тэр хүний бизнеснийг удаан доктортой явахгүй байхгүй. Яагаад гэхээр нөгөө миний яриад байгаа тэр асуулт хойно яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сайлаа бэлтгэхээр саваа бэлт гэдэг сайхан үг шүү дээ. Яг л тэрнтэй адилхан байхгүй. Яг зөв. Тэгээд нөгөө нэг үр дагавруудыг нь одоо ингэж үргэлжлүүлээд миний ер нь айгүй их хэлэх дуртай юм бол ер нь энэ ripple effect юм шиг байгаа. Нэг үйлдэлээс цаашаа ингэж хэрхэн яаж одоо тархаж те ингэж одоо усны давлгаа явах вэ ч юм уу. Тэнгүүд одоо ингэж жишээ нь буруу хөрөнгө оруулалт хийгээ те баараа одоо ингэ хачимыг ажиллаа. Арай гэж нэг мэрэгжлийн унгуугаад баараа янзлуулаад засуулъя гэсэн чинь ингээл бас баахан мөнгө төгрөг засвартаа зарцуулах шаардлагатай болол те. Тэгээ ингэж ижил нөгөө нэг анханасаа төлөвлөсөн байсан хөрөнгө оруулалт маань төсөв маань байхгүй болчлоо. За нэг өнцгөөс нь ярих юм л та одоо ингээл мөнгө төгрөг зээлэл ингэдэг. Чүү арай гэж нэгэл бон өртөө эхлээл тэгэл нэг жоохон орлого орж ирэнгүүт нөгөөх нэг урд хормоогоор хойд хормоогоо нөхөөл ингэж явсаар хагаад нөгөө нэг тэр чин эрсдлийн саманга байгуулад бүх юма зөв төлөвлөх ёстой байтал нэг одоо тийм хайхрамжгүй алдаанаас болоод үргэлжлээд тэр маань ингээ бүтэн жилийн турш одоо тэнд ажиллах хүмүүсүүдийг ажиллаж байгаа хүмүүсийг ингэж амар ингэж тухгүй хэцүү байдалд айгүй их оруулаад иддэг. Тэгэл ихнийхээ цалинг одоо бүтэн тавьж чадахгүй ингээ ч юм уу гэх мэтчлэн ингээд үйл ажиллагаа маань бүтэн жил өөрийгөө одоо ядаж адаглаад 9 сар 6 сар ингээд өөрийгөө даагаад явах чадaltaй байх ёстой байхад нь анхны дээр алдаанаас болоод ингэх ч юм уу те иймэрхүү юм байдаг болохоор зөвөр одоо нэг юм сэрэмж маягаар те ингээд анханаас нь зөв тооцоолоо зөв хүмүүс нь асуугаад ганц хүнээс асуух шаардлагагүй шүү дээ 2 3 хүнтэй ярилцаад үз олон хүмүүстэй ярилцаад үз яг баар ажиллаулж байгаа хүмүүсээс нь алтаад үтцсэн хүмүүсээс нь асуу юун дээрээ алдсныг нь асуу амжилттай өмнөөс очиж чи яаж амжилттай болсон юм биш барыг алц үнээс нь очиж те юун дээр алдчихв гэх юм бол бараг илүү бодтой зөвлөгөө өгнө шүү. Би үнэхээр яг энэ дээр бүр яг ингээд тухаараа гिचлээ гэдэг юм а хэлэх байхгүй юу. Би бас өмнөнтэй баар нэгээд алдаад үтцсэн. Ковид мовитер болсон. Гачаа бас баар хаах бол амар тийм муухай хогийн мэдрэмж яг ингээд нэг юм. Тэгээд одоо нэг юм бас одоо юм дүр зурх харагдаад байгаа. Тэрний юу гэхээр нөгөө ямар ч хэлсэн нээцэн. За баг хамт олон одоо ингээд би болцсон. Амар сайн баг биш. Тэгээ нөгөө хүн хүлээх зовлон гэж байдаг байхгүй. Яг бидний одоо хооронд энэ зовлон болоод яг аим гоё юм нээчээд байдаг. Үйлчлүүлэгчд ирэхгүй бол яах вэ? Гэдэг энэ асуулт өөр амар зовлон байхгүй. Хүний өмнөөс нөгөө ичнэ гэдэг чи яг тэр байхгүй те. Яа амар мөнгөөр босгосон шүү дээ. Тэгээ яагаад энэ газарт ийм гоё хөрөнгө оруулалт, ийм гоё газар босгочоод яа хүн орж чадахгүй байна. Энэ ястах хайран газар гэж ярьдаг газар үзэндээ байгаа бид нарт. Тэгэхээр нөгөө бүхэл зүйл амар уялдаа холбоотой байна л та тий. Тэгэхээр бүх юмыг л ерөнхийдөө хараад анзаараад бүх зүйлдээ яг бид нар жишээ нь одоо ингэдэж штэ. Одоо бие өвдлөөхөд бид нар аптек ороод өөрөө шууд тий толгой өвдлөхөд парацетамол авдаг үе чинь одоо өөр болчиход байна штэ тий. Эмчтэр очиод үзүүлээ зөвхөн толгой өвдсөн шалтгаан тий юунаас болоод байгаа вэ гэдэг олж иж бид нар эмчийнхаа бичиж өгсөн эмийн жорын дагуу өөрсдийгөө одоо хангааж байгаа штэ. Яг л тэрнтэй адилхан бохгүй. Ер нь бол. За манай хоёр яаж аюу яриа хоёр нэр ус хэлсэн биш ямар амттай үнэн гэл хэлсэн шүү дээ. За гэтээ ер нь бол айгүй зөв юмнууд хэлсэн. Тэгээд миний харж байгаагаар бол яг ингээд баарны салбарыг ингээд айгүй олон жил харсан хоёр хүн байна. Тэгэнгүүт одоо та хоёрыг маань ингээд co-founder үйл ажиллагаа хариуцсан захирал гэж явангууд хинч бартендер гэж харахгүй. Гэтэ манай хоёрын хувьд бол бартендер гэдэг үгийг Монголд мэрэгжил, жинхэнэ мэрэгжил болтол нь мэрэгжлийн үнэмлэхтэй болтол нь явсан тийм хоёр хүн байна. Залуу бартендерийн хувьд айгүй талархаж байна. Баярлалаа. Яг тэгсэн шүү. Бид нар бас энийг бас ярихгүй өнгөрөөж болохгүй бах тийм ээ. Цагийн ажилч чиглэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр бас манай одоо Монголын бартендер бариста холбоо бид нар бол одоо нөгөө олуулаа ингэж тэмцэж эхэлж л та энэ
өөрсдийнхөө одоо яг нэг талхаа олж байгаа энэ мэрэгчлээ бид нар чи Монгол улсны албан ёсоор мэрэгжил болоогүй бид нар зүгээр л мэрэгшсэн энд эндээс одоо ажиллаад ирсэн Монголоос бусад оронд болонгууд энэ хүү зүйл маань одоо бидний хийгээд байгаа зүйл маань албан ёсны мэрэгжил болцсон. Тэрийг нь одоо тус нь ингээ үнэлгээнүүдийг гаргацсан. Цалингийнхэн системийг гаргацсан. Эдрийг яагаад бид нар хийж болохгүй юм бэ? Тэ? Монгол улстай бид нар бас баг хамт олноороо Монголынхаа бас төлөөлж байгаа партнерууд маань хийж чадсан шүү. Тэгээ Монгол улстай бид нар энэ зүйлийг албан ёсны мэрэгжил болгож өгсөн. Түүндээ бас айгүй авууштай, бахархууштай тийм ээ. Ер нь айгүй дутуу үнэлэгддэг те хүмүүс ингээд бартендер гингүүд ингээд за бараг л дээ хизээ бараг мэрэгчлэрээ ажиллах юм. Тийм хизээ нэг айтайхан хүн шиг ажил болж хийх юм их гэдэг ойлголт угаасаа амар их байсан. Sorry үгүй те энэ жигэн мэрэгжил яг цагаад болох юм бол нэр танараас ч баян болох боломжтой дуугаж гэдэг ч юм уу те ийм их байдлаар айгүй хамгаалж өмгөөлж ирсэн. Одоо бол энэ талаар хинч гэдгүй юм шиг санагдсан. Одоо ингээд айгүй их дутуу үнэлэгддэг байсан зүйлүүд зөндөө байгаа. Тэр болгон маань цаг хугацаанд ирэхээр ер нь бол бүгдээрээ ингээд өөрсдөө хариултуудаа харагдаад одоо л нэг амар юу яагаад гэдэг болцоо би бол одоо гайг болсон ч чинь. Манай өвөө өөртөө намайг ойлгодог болсон шүү дээ. Анх бол бараг л юу хийгээд байгаа юм аа гэл тэгээд дэгсэн. Тэгээд сүүл рүүгээ аль чи нөгөө нэг найруулад байдаг юмнаас нэг юм хийгээд өгөөдгөө гэл. Өө тгийгээл гүнгэнж очиод л тэгэл та. Тий цаг үе угаас өөр болцсон. Тэгээд ийм гоё мэрэгжил гэдгийг бас ойлгоод үндлээд сонирхоод ажиллаад үзээсээ яг заавал дандаа 100 ингээл амар мэрэгжлийн бартендер болоод энэ салбарт насаараа зүтгэх албагуумаа гэхэд энэ скиллийг би гэдэг хүн болгоныг аваасаа гэж боддог. Адаглаад хүн ингээ гэртээ гоё ингээл динер парти хийгээл тэ гоё хоолунд бэлтжээд уух юм гэхээр ягаа заавал тийм бэлэн юм өгөх хэрэгтэй юм ч юм уу. Тэ ингээ тэрийгээ бас яг хоол хийж байгаа шиг амар гоё хоолтойгоо хослуулад энтэй ийм уух юм хий гэдэг ийм скиллтэй баймаар байгаа байхгүй. Би бол зүгээр хүнд байх ёстой скиллүүдийн нэг гэж бодож байна. Хоол ихтэй яг адилхан. Яг хэлчихсэн юм аа яг толгойд дотор газараа орыг ярьчлаа. Тэгэхээр ер нь бол энэ скиллийг бас бүгдээрээ суралцаасаа гэж бодож байна. Энэ үйлчлэгний салбарын одоо мэрэгжил бол үнэхээр амар гоё мэрэгжил байгаа байхгүй. Одоо зөвхөн дан ганц бартендер биш те. Одоо ингээд сүүлийн одоо нэг 3 4 жилийн хугацааны одоо дэлхийн мэрэгжил одоо тогтоож байгаа үнэлж байгаа энэ том мэдээлэл сайтуудаас харахад одоо манай яг энэ бартендер бүгд энэ үйлчлэгний салбарт ажилладаг мэрэгжил өөрөө маш үнцэнтэй. Тэгээд одоо хөдөлмөрийн одоо хамгийн хүн чат юм байна. Ерөөдөө бол бид нар нөгөө Монгол улсад одоо яг тийм хүн нөхцөлд ажилладаг. Бид нар нөгөө Монгол улсад энэ яг бартендер гэдэг мэрэгжлийг оруулахын тулд одоо бүх салбарын мэрэгжлийн хүмүүсүүдтэй шатлал гаргадаг юм байна. Тэн дээр нь юу гэдэг вэ гэхээр нөгөө хідэн зүйл заалттай байж ич энэ хүү мэрэгжил маань өөрөө хүн чатны одоо мэрэгжил болдог вэ гэсэн чинь Монгол улсын хуулиндаа 42 зүйл ангиас дээшлээд ирэх юм бол энэ хүнд мэрэгжил гэж явдаг юм байна. Тэгсэн чинь бидний нөгөө нэг одоо яг тэр стандартчил бүхүү мэрэгжлийн үндсэн байдлыг шингээхэд мэдээллүүдээ ингээд солилцоод бус мэрэгжлүүдтэй ингээд харьцуулсан чинь манайх ч бүр 44 46 зүйл ангитай болж байгаа. Бид нар одоо хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс болчихшээ. Тэнгүүд энэ нь өөрөө дэлхий дээр харангууд одоо дан ганц бартендер биш. Одоо тэр буудал хорика одоо энэ чинь бүхий л талын яг үйлчилгээ үзүүлж байгаа одоо салбарын мэрэгжил өөрөө айгүй дэлхий дээр ихний топ 5 ороод ирсэн жишээ нэг юм те. Тэгэхээр энийг бол одоо бид нар л энэ дунд байгаа. Бид нар л одоо үүнийг цааш нь хөгжүүлж, дэвшүүлж явахгүй бол одоо өөр хин хийх юм те. Үүнийгээ бид нар яг л амьдралтайгаа холбоод зориулсан юм чинь хийх нь угаас тодорхой. Харин яг хизээ их вэ гэдэг нь л ерөөсөө нөгөө цаг хугацаанаас л хамааралтай байсан зүйлийг хийж чадсан л гэж хараад байгаа шүү дээ. Аль улсад гэлээд Европын л нэг улсад байсан юм бартендеруудын нөгөө тэтгэвртэй гарах насыг наашлуулсан. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэдгийг нь одоо бүлийн зөвшөөрөөд тэгээд нөгөө нэг онгоцны нисгэгч онгоцны стюардессуудтай адилхан болгоцсон байсан. Тэтгэвртэй гарах насыг хаана юм би очил. Тэр явъя. Одоо тэгэхээр арай нэгт за явъя гэж бодсон зөвлөлтөө. Гэхдээ яг одоо ингэж бодуулахгүй тулд бид нэр ингээд аминдаа те эндээ энийг нь ойлгуулдаг, зөвшөөрдөг, сонсдог болох тал дээр л одоо ажилласаар гой. Одоо тэгээд нөгөө гой тууштай байгаарай л гэж хэлмээр шүү дээ. Одоо гой холыг хараад явах юм бол аюу гой мэрэгжил шүү дээ. Хүн болгонтой гой харилцаж эхэлдэг, хүн болгонд үйлчлэг тэрнээс хамаатуулаад одоо нөгөө гэр бүлээс олж аваагүй тэр гой зүйлсүүдийг яг мэрэгчлэрээ дамжуулж одоо олж авдаг ч гэдэг юм
тийм бүгд л угаасаа суралцаал алдаал оноол явж байгаа. Яг тэрнтэй л адилхан юм бол. Айгу гой скиллүүд сурнаа бас. Тодорхой хэмжээнд бол маш асар том хүмүүжил авч байгаа. Хоёрт одоо хүн таних скилл суралцж байгаа тий. Солиопати гэдэг. Ямар ч сэдвээр ярилцах скилл суралцж гин. Өөртөө ихтэй нээлттэй байх тий. Тэгээд одоо ямар ч асуудлыг зохицуулах хурдан шийдвэр гаргах скилл суралцдаг. Тэ ингээд цагийн одоо томолт юу гэдэг те ингээд хэрхэн одоо өөрт байгаа богино хугацаанд хэр их юм хийх боломжтой вэ гэдгийг одоо шалгах ч юм уу те гих мэтчлэн ингээд хүний амьдралд угаасаа ер нь хэрэг болдог амар их скиллийг нэг мэтгэд сурчдаг юм байлээ гэж бодсон. Шүү. Янз. Гэтэ одоо баярлаа. Бартендер гэдэг мэрэгчлийг миний хараагүй өнцгөөс бас айгүй гоёор ярьж өглөө. Тэгээ яг юу хийсэн тэр бүгдийг чинь мэдчихсэн. Гэтэ цаана яг юу ногдчихсэн бэ гэдгийг нь айгүй ойлгож авлаа. Угаасаа манай подкастыг бартендер баарны салбарын айгүй үзэх байх гэж найдаж байгаа. Тийм болохоор бас манай хоёр айгүй хэрэгтэй юмнууд ярьж өгсөн байхаа гэж бодож байна. Тэгээ баярлаа. Өнөөдрийн манай ивент тэтгэгчээр Prodrinks хамтран ажиллалаа. Баярлаа. Тэгээд яг одоо ингээд цаашдаа одоо ирээдүйн зөндөл олон зүйлсүүд байна те. Үүнээс хамааруулаад бас бид нэр маш том одоо соёлын арга хэмжээ одоо соёлч ондоо ширлийн одоо нөхцөл байдлуудыг бас үүсгэж явж байгаа. Энэ юу гэхээр одоо энийг дурдахгүй байхын аргагүй. Улаанбаатар коктейл вик гэдэг арга хэмжээг одоо маш өндөр цар хүрээнд одоо 4 дахь жилдээ Улаанбаатар хоттой зохион байгуулагдах гэж байна те. За энэ яадаг вэ гэхээр одоо монголчуудын үүх төв соёл, эдийн умдааны соёлыг одоо дэлхийд таниулах түүгээрээ гадна дотноос одоо маш олон зочид гүйчид бартендеруудыг ерөөдөө салбарын найз нөхдөд авчирч туршлага солилцсон өөрсдийнхөө одоо мэрэгжлийг илүү улам одоо том цар хүрээнд одоо яг тэр дэлхий рүү гарах нөхцөл байдлыг авчирч байгаа л гэж хараад байгаа. Тэгээд яг энэ салбарын одоо тэг газрын зураг дээр Монгол гэдэг улсыг тамгалж байгаа маш том юм арга хэмжээ бүхэл бүтэн 7 хоног өнгөрдөг. Жил ирэх тусам мэдээж ингээд хүмүүсийнх нь оролцоо сайжирж байгаа. Гэхдээ илүү сайн мэдээсэй гэж хүсэж байна. Амар сонирхолтой зүйлсүүд болдог. Маш олон өөр төрлийн хүмүүстэй танилцдаг, соёлоо хуваалцдаг тий. Ингээд ер нь бол яг айгүй чанга 7 хоног. Гэхдээ ер нь бол нөгөө тий. Worth it ахгүй юу? Ер нь бол тэгээд UB Cocktail Week-ийн маань удахгүй мэдээлүүд нь илүү сайн тодорхой зарлагдаад явна. Тэгээд тэр болгонтой нас хамт байгаарэ гэж хүсмээр байна. Одоо яг нөгөө Cocktail Week 7 хоног маань ерөнхийдөө яаж явдаг одоо арга байдал нь гэх юм бол дэлхийн ихэнх улсаар ерөнхийдөө явж байгаа. Тэрийгээрээ дамжуулаад одоо нөгөө одоо жуулчид түүгээрээ дамжуулаад яг энэ мэрэгжлийн түвшин дээр байгаа хүмүүсүүдийн харах үнцэг тий ахих одоо хүмүүсийн танихгүй байсан нөхцөл байдлыг илүү таниулах түүгээрээ дамжуулаад нэг коктейл уухам одоо маш олон зүйлийн цар хүрээг л ерөнхийдөө бүгдийн хамтд нь хийж байгаа энэ соёл одоо дэлхийн нийтээр явж байгаа. За тэрийг ерөнхийдөө бол Монголдо бас хэрэгжүүлээгээд бид чи одоо 4 дахь жилдээ зохион болгож байна. За үүнийхэн дараа бас айгуу гоё юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр бас улс болгон өөрсдийнхөө одоо нөгөө хамгийн шилдэг одоо бааруудыг бас тодруулдаг баар аваарцсан арга хэмжээ бас бид нэр зохион байгуулахаа цаашдаа явж байна. Энэ маань одоо нөгөө хөгжөөд ирэхээр одоо тухайн улсад очисон одоо аялал жуулчлалаар ирсэн жуулчид тий хамгийн сайн коктейл баар нь хаана байна тий хамгийн сайн одоо ресторан зоогийн газар нь хаана байна хамгийн сайн тогоочтой газар нь хаана ч гэдэг юм уу бүгд л нэг юм тархинд нь кодлогдсон юмар юм гэдэг тэр газартаа очиж үйлчлэгийг авч тэр газрын гой зүйлсүүдийг бүгдийг мэдэрдэгтэй адилхан бид нар ерөнхийдөө ирээдүйд цаашдаа ийм зүйлсүүдийг бас хийх юм байна гэдэг өргөн дэлгэр ерөнхийдөө цар хүрээтэй маш том юм соёлч ондоо ширлийн арга хэмжээнүүдийг бас удахгүй хийгээд зориглоод явж байгаа. Тэгээ манай баг хамтлал байна. UB Cocktail Week дээр нэг сонирхолтой өнцгөөс нь бас ярьж өгөхөд хүмүүст бас илүү ойлгомжтой болж магадгүй. Бид нэр ингээд маш өөр олон төрлийн баарнуудаас өөр соёлтой өөр төрлийн ухамтай тэр чинь бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа тийм. Тэрийг одоо Монголд байгаа өөрсдийнхөө баарнуудтай одоо хамгийн хослохоор юм уу тийм. Одоо ингээд за энэ баарнд энэ бартендер ирээд иймэрхүү коктейл хийх юм бол илүү зохих юм байна да гэдэг тал дээр нь аягүй ач холбогдол өгдөг. Хоёрт нь гэх юм бол одоо тэр бартендерүүд тэр улсын тэр баарны тэр соёлыг Монголд одоо мэдээж маш их зардал төлж авчирж байгаа ч гэсэн хэрэглэгчд очихдоо яг үндэ 40-50 мянган төгрөгөөр тэ хаасан тэр хэдэн мянган километрийн цаанаага соёлыг амсаж байгаа гэдгийг талаас нь бодох юм бол бас шал өөр амтагдана. Тэ нэг юм
Ямар сони нэг юм аз ёндоо авсан юм шиг те нэг юм хонжор хожсон юм шиг сэтгэл төрд юм бэлээ. Тэрийг бас уулзж исэн хүмүүс байсан. Тэгээ бас тэр талаас нь бодвол бас их сонирхолтой. Тэгээ магадгүй бас яг бас нөгөө Монголд байгаа баарнуудынхаа коктейлуудтай хүмүүс айгүй их ингэж нэг зэрэг харьцуулах боломж олддог гэж ярьж илээ. Тэр нь болохоор одоо тэнд очиж уугаад тэнд нөгөө идэж ууж байгаа л агаарт нь орчинд нь байж их ч бас нэг өөр. Тэнгүүд одоо яг Монголд тэр коктейлийг авчираад монголч коктейлээ уугаад тэрийг ч уугаад ингэнгүүт ингээд бас тэ нэг юм соёлын ялгаа нэг юм ус бодохоор нэг үнэр нь үнэртдэг шиг яг тэр нэг амтаар нь нэг иймэрхүү ялгаатай юм байна гэдэг нэг юм улсынхан соёлынх нь намтагддаг гэх юм уу. Тэгж харьцуулах боломж олдсож байгаа. Тайланд халуун нөгөө солон нөгөө гэдэг шиг. Яг тэр шиг байхгүй юу? Яг тех боломж нь бас айгүй сайн олдсож байгаа гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү боломжуудыг айлуулах алдахгүй. Тэгээ айл болох нөгөө тэр боломжийг нөгөө олныг нэг дор одоо 1-7 хоногийн хугацаанд амсуулах хүсэлтэй байгаа болохоор бид нар ингээл өдрийг нь цагийг нь зөрүүлэх ч юм уу тий бар хоп хийлгүүлээд ингэх боломжн дээр нь хүртэл ингээд зохион байгуулдаг болохоор сайн бас анзаараа ярилцчихвал яг үнэндээ бүх бартендерийн коктейлийг амсах боломж бүрэн байгаа. Одоо нөгөө түрүүн би хэлсэн нөгөө гаднаас ирж байгаа одоо монголчууд маань өөрсдөө гадаадад олон жил амьдраад тэндээ одоо тухайн улсынхаа соёлыг суралцаад их орондоо ирээд одоо яг мэрэгжлийн талынх нь одоо бартендер талаас нь уух юм гэж байгаа тий. Тэнгүүд одоо яг тэр баарны хойно ажиллаж байгаа хүн бол тэр техникийн хойно байгаа бүхий л одоо уух зүйлүүдийг одоо тодорхой хэмжээнд мэдсэн байх шаардлагатай болчихж байгаа. За тэгээд үүгээр юу хэлэх гээд байна гэхээр бартендерийн салбар өөрөө нэлээд том амбицтай хөдлөөд эхэлсэн байгаа. Тэр өөрөө хөгжөөд ирэх тусмаа эргүүлээд энэ одоо хэрэглэгчдэд бид нар хүссэн юм өгөх боломж нэгдэж эхэлж байгаа гэсэн. Тэнгүүд нөгөө импорт эрхэлж байгаа компаниуд, дотоодын одоо нөгөө архитарс үйлдвэрлэж байгаа компаниуд өөрсдийнхөө бас бүтээгдэхүүнийг гадагшаа сурталчлуулах ч юм уу те. Одоо чи манай Продринкийн хамт олон болоод Монголд байхгүй дэлхийн үнцэнтэй бараа бүтээгдэхүүнийг оруулж иж байгаа жишээний ч юм уу те. MSN, Beta, CRM, SR те. Апple бол зөндөө олон импортлагч компаниуд байна. Тэднэрүүдийн оруулж иж байгаа нэр төрөл бараанууд нь хүртэл одоо маш өргөн дэлгэр болсон. Тэр юунаас хамааралтай вэ гэхээр нөгөө л хэрэглэгчдийн одоо нөгөө одоо асуулт шүү дээ. Энэ бол танаа тийм байна уу? Би тийм уух дуртай ч гэдэг юм уу те. Би тэр улсад амьдарч ирсэн чинь би тэр улсад тест энийг амар уудаг гэсэн шүү дээ. Энд чинь ерөөсөө л дандаа нөгөө харилцаанаас supply нь яваад байгаа байхгүй юу? Нөгөө хэрэгцээ болон хангамж гэх юм уу юу хангалт. Тий. Тэгэл яг тэн дээрээс ерөнхийдөө үүдэлтэй тэгэл эн чинь одоо маш өндөр том цар хүрээгээр явж байгаа. Тэгэл дан ганц одоо бартендерч гэлтгөө бусад одоо яг энэ салбар дунд байгаа мэрэгжил нэгтнүүд нь бас хичээгээл бас тэмцээл явж байгаа тийм ээ. Тэгээд нэг ярихаар угаасан мэдээж ямар ч салбар том яриа сэдвэн дуусахгүй. Тэгэнгүүт нэг юм одоо би сүүлд нэг жоохон бодсон юм нь болохоор нэг юм Comic Con гэдэг ч юм уу те нэг юм convention айгүй их болдог штэ. Тийм ийм hospitality convention хийгээд тэрэндээ одоо яг ингээд иймэрхүү мэдээллүүдийг яриануудыг Монгол гадаадгүй ингэж хольж өгөх юм яванда нэмэх бодолтой. Яг зөв наач амар гоё юм. Би энэ дээр бас нэг санаа хэлчихье. Одоо хэрвээ боломжтой бол юу гэдэг чинь бид нар бас энэ эдийн ундаа алкогол гэхэр хүмүүс айгаад байгаа шүү дээ. Бүгд л одоо нийтлэхээр алкогол гэдэг чинь маш олон төрөл байгаад байгааг нэг одоо мэдлэггүй улмаас арх гэдэг чинь. Архинаас олж одоо ямар муухай зүйлсүүд болж байгаа вэ? Бүхэл нь одоо нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйл шууд арх руу хамааталдаг бол одоо зарим улсад бол одоо эднийг бүр боловсролд нь оруулсан. Жохон одоо Францууд ч юм уу одоо Италичууд ч юм уу те тэр аперитиво тэр вайн тэр шампануудыг багаас нь ингээ хүүхдүүдэд зааж өгдөг. Францад одоо бүр те вайны мангарт музей байна ч гэж шиг те ийм гой гой зүйлсүүдийг бас одоо зөв зохистой хэрэглээг нь одоо зөв зохистой хэрэглээч гэдэг мэдээллүүдийг ялангуяа ийм одоо сайт мэдээллүүдээр бас илүү их одоо түгээж хөргөж өгөөсэй гэж айгүй хүсэж байна. Тэгэхээр тийг маань сая хэлдэг тэр санаан дээр бас дөрүүлээд орвол айгүй боломжтой. Тэгээд одоо бидний нөгөө нэг одоо энэ соёл дээр оролцуулаад байгаа нэг юм нь болохоор бид нэр буруу зуршлыг нь устгаад шин юм одоо зөв тал руу чиглүүлэх нь биднэрт одоо хамгийн хэцүү хэсэг нь яг энэ салбарын. Тэрээс бид нар огт мэдгүй байгаа хүмүүс чинь юм танилцуулаад сурах гээд байгаа биш. Бид нар буруу зуршлыг нь, буруу соёлыг нь, буруу бодлыг нь засаад өөр зөв болох гэж хичээж байгаа болохоор нөгөө нэг тэр явдал нь л жоохон хэцүү байдаг. Гэхдээ яг хуу бид нар өөрсдөө
дурандаа л хийж байгаа л та. Тий. Nice. Үнэхээр дуртай даа. Бүхий л талын сэдв ярьлаа шүү дээ баг. Соёлын давталгаа. Амар соёлын давталгаа яваад штэ. За. Айгу олон гоё юм ярьлаа. Тэгээд соёлын давтлагч хийж байгаа хоёр хүн юм байна. Бартендер гэж дуудах байлаа. Одоо нас давтлагч болсон. Соёлын давтлагч тэгээд бармоны хамтлагийн одоо бүрээчин дуучин хоёр маань ирж оролцлоо. Баярлалаа. Урилгын минь хүлээж авсанд. Баярлалаа. Маш сайхан нэвтрүүлэг Баярлалаа. нь бас танаа хамт олон цаашдын ажилууд өмөрдөн айгуу томоос том амжилт төсөй. Энэ гоё соёлтой хэрэглээг улам хүмүүст одоо түгээж өгөх тий. За бүгдээрээ хамт соёлоор давтлын Улаанбаатар гогцол вебгийн Instagram хаягийг дагаад юу болох гэж байгааг мэдэрээ. За баярлалаа. Баярлалаа.